За сайн байцгаана ингээд та бүхэндээ миний анхны влог хүрч байна. Butler's Corner. Тэнд идэх хүмүүс. За өглөө болж байдаг. Монголд наадам болж байгаа. Тэгтэл би яаж ажил амжилт явж байна. За өглөөний цайнд гурил идэхгүй гурилаас өөр нүдэндээ сонголт юу вэ? За өглөөний цагаа ууя да. Жохон жимс идэх да. За блог гэх юм уу юу гэх юм байна. Монгол одоо наадам болж байгаа. Би тэгтлийн ажил амжуулаа явж байна. Бизнес трип гэх юм уу. Сүүлийн донот нэр ямар амар завгүй өрнж байна. За өчигдөр хөдөө сайхан явчихсан. Тэгээ шүнжин машин барьж ирээд машинаа тавиад гэрте орж усанд орчоод шууд нисээд бэж нэрсэн байна. Монголд бол наадам болж байгаа. Би бол наадмын амралтыг ашиглаж одоо ажил амжуулсан гэж ирсэн байна. Бизнес трип. Өчигдөр өөр орой онгоцноос буугаад тэгээ ажил миний нэг даашин шинэ онгоцны хөдөлмөрч нэг Capital International гэдэг тэр онгоцны хөдөлмөр дээр нь байж таарад. Тэгээд тэндээс наашаа зочдууд руугаа метроор ирчихсэн чи 11-ээс метро буучт юм байна. Талд нь метро явж байгаа, талд нь таксидад ирлээ. Тэгээд такси дахтаа нэг DD гэдэг Riders гэх тэр аппликейшн айгу хурдан ирсэн одоо хятадын UB Cab гэх юм уу да. Гол нь тэдний хамгийн гоё нь хаашаа өрхөө оруулаад тэгээд хитэн төгрөг болохын заагаад тэгээд машин ирж явахдаа гэрлэн тохиолдол хэдэн минут зогсож инглээ гэлээгээд бүр хамаагүй боловсронгүй юм билээ. Яа. Тэгээд энд нэг яг одоо Бээжингийн баруун зүүн урд талд байдаг эдийн засаг технологи хөгжүүлэлтийн зоон гэдэг ийм зоон ирсэн байна. Тусгай бүс юм шиг байгаа хэсэг. Энд одоо яг энэ ард харагдж байгаа энэ жочдууд л намайг бол буу гэсэн манай хятад юм шүү. Заасан буудалд нь буух хэрэгтэй болсон. Яг тэгэхээр яг энэ буудлаас яг энэ зоон дотор нааш чаашаа тэр нэг судалгааны хүрээлэн ийш чигээ явхад бол яг ойрхон тохирно гэсэн тэр намайг ийж авах юм байна. Тэгээд энэ ардагж байгаа буудыг харж байгаа нэг ийм сони хэлбэртэй нэг онгорхоо. Өөртөө бодрын үнэтэй буудлаад одоо буу гэсэн болохоор буусан л та. Нэг тиймэрхүү. Яг энэ дотор яг тэр миний үзэж байгаа судалгаа явж байгаа тэр үйлдвэр мөлдөө бүгд яг энэ дотор байгаа юм байна. Энд үзэн. Тэгээд наадмын амралтыг ашиглаад ажил амжуулаад явъя да. Мохож ихтэй шүү. Йоо. Амарх үлрэх. Байн бай явсан гэх юм байна. За тэгээд Монголд байгаа хүмүүс сайхан наадж байгаа л үү дээ. Сайхан наадаарай.
Тэгээд ч одоо интернет бас жоо асуудалтай VPN мөнгө төлөхлөөр заримдаа ажиллах, заримдаа ажиллахгүй сонир. NordVPN-ыг жилээр нь авсан байсан аль дээр тэрийг хэрэглэсэн чи гацаад тах юм. Өөр VPN хэрэглэсэн. За блогч хөө юу ч хүний тийм хүн хийж байна одоо. Bathroom Corner гэдэг YouTube сувг дээр. Өчтөр онгоцон явжсэн чинь хүн үүсгэгчд нь хилээд тахт. Ухрын махтай будаан хатэр гээд хилээд тах чинь авчиад гомтой хоолгцсон. Би нөгөө нэг сүүлийн нэг сар ингээд дайет хийж байгаа байхгүй. Ямар ч гурил сахар хэрэглэхгүй. Тэгээ би ми арайгаа аягүй ирүүлчихэд амар хамгуулсан хавуулсан байсан чи одоо ингээд арай дээр болж байгаа. Арснаас гойж идрээ гэх. Жимийн яг байх ёстой хэмжээнд яриад аягүй гоё дайггүй фит болж хийж байгаа. Гэсэн чи авчиад гомтой хоолгчтой. Тэгээд би ч одоо тэгээд үүсгийн эрх энэ нэг махын дүүж идүү яа гурилаас нь жоох нэг үн тэгж болохгүй шүү. Дэглэмээ зөрчиж байгаа байхгүй. Жоох л амжсан л та. Шат захгүй хилээд тахад өөрөө солиод өгчтэй. За татгшоноо орж. Аюу айдаа. Уулзалтанд орох ярих санал үүсэлттэй нэг ярих юмудаа бэлдээ дөө. Сая өглөөний цаг авчлаа. Тэгээ блог хий гэж боддог гинт уцаа гарч хэлээчлээ. Уг нь майк, Ингри майк энтертэй юу илүү гоё чанартай л байх байсан байх л да. За байх вэ. За жоохон жимд явчих хэрэг. Багш байхгүй заримдаа асуулаа мартаасан. Тэгэхээр энд өөрөө мэдээ хийчихдээ. Дөө яа тий. За яддаг шиг эртэл юм аа хэлчихэ. Тэр өстө өнөдр гой үйлдвэрүүд үзсэн. Гой технологи юмтай тайлбарласан. Яг Монголд яг энэ шиг economic technology development зон гэх юм тусад нь бүс нэг ч гоё л та. Яг тэр юм хөгжүүлдэг те. За татгшоо. За фитнес нэг иймэрхүү. За жим нэг иймэрхүү. Энэ дээр өчтөр хамхадлаа ч тийм. Гурил өснөөс бол тэгэхээр онгоцны яшаа тапаа. Өрөөнд битрэх болсон. За нэг иймэрхүү. Нацны өрөө. За энэ тэгш мэднэ. Сари. Энд уулзж байгаа тэр бизнесийн төвшүүдтэй говийн ноолоор хөрл одоо Монголоос бэлдэж авчихлаа да. Тэгээ одоо Монгол ноолуураараа л алдартай юм чи ноолоор өгөхөөс өөр Монголыг одоо танилцсан юм биш шүү байх. Тийм ноолуур л. За тэдний офистэй хоёр талаас уулзлан дээр юу ярих сэдвүүдийг бас бэлдэж суунаа.
За ингээ virtual production руу явж байна. Тэгээд дэлхийд хамгийн том LED үйлдвэрлэх компани гадаад харилцааны бэж оддох салбарын менежер тосч аваад тэгээд тийшээ одоо юмудаа үзүүлэхээр явж байна. Судалгаа хийж штэ тий. Гадаад харилцааны менежер тосч аваад тэгээд юмудаа танилцуулах явж байна. За ингээд маш том 1200 м квадрат хэмжээтэй virtual production дээр ирсэн байна. Real time tracking. Yeah, that's very cool. За бидний харж байгаа энэ одоо LED дэлгэц бол одоо Disney компани хийсэн Mandalorian гэж зурлыг та бүхэн мэддэг бах те. Бараг virtual production анх одоо дэлгэрүүлсэн зурлыг болно. Тэрнтэй бараг энэ тэрнээс бараг чүчүүд том байна уу? Бараг хэмжээгээр ямар ч ялгаагүй адилхан ийм том хэмжээтэй virtual production дээр ирсэн байна. За энэ одоо гарч идэн байна. Тэгтээ бодит гарч идэн гэхээс илүү гарч идэн дээр ийм tracking marker тавьчихсан. Тэрийгэ хөдөлгөнгүүт софтвер дээр програм дээр яг дагж хөдөлдөг гэсэн. Камерын дээр ч гэсэн ийм цэгүүд байна. За би яг энэ өөрийн биеэр одоо ингээд дүрсэн дээр орсон сууж байна. Тэгтээ энэ гарч идэн буруу ажиллуулаад гэрлийн насаарц бод байдлаар гарч идэн асах эсгүй. За энэ зурглаач минь гүйж ирээд тайлбарлаж өгч байна. Үгүй наадах чинь ингэнэ гэд. За тэгэхээр та бүхэн анзаараад байгаарай. Одоо би энэ гарч шидинг LED дэлгэц рүүгээ хөдлөхөд тэр тракинг мэдрэгч мэдрэнгүүтээ яг гэрэл тусаж байгаа юм шиг дэлгэцэн дээрээ бууж ирж байгаа. Бодитоор үл гэрэл тусахгүй байгаа шүү дээ. Тэгээ энийг real time tracking гэдэг одоо монголоор яг юу гэж орчуулах юм байгаа бүүмэд. Тэгээ мэдээж хэрэг нэмэлт гэрэлтүүлэг тавиад хажууд нь ингээд оруулсан байна. Энэ улаан хүрээ бол яг камерт орж байгаа дэлгэцээр гарч байгаа бүс гэдгийг зааж өгсөн байгаа. Камер яаж хөдлөн тэрийг дагаж одоо арын бэкграунд нь хөдөлдгөө гэсэн үг. За би яг одоо ингээд өөрийнхөө дүрсийг бичүүлж байна. Камерт бол яг ингэж харагдаж байгаа гэсэн үг. Нэг тийм сүнсэн хөлөг дээр сансрын гариг дээр сүнсэн хөлөг дээр байгаа юм да. 7 studio 25. 25. Wow, that's very big. 40. За энэ virtual production бол маш том уртаараа ингээд 45 м, өндөр нь бол 7 м. Энэ студ нь болохоор 25 м өндөртэй ийм том студ байна. 1600 м квадрат. За энд бол одоо ингээд маш их олон юм бичиж болж байна. Үнэхээр гайхалтай. Энэ том төхөөрөмжүүд нь байна. Монгол одоо энэ virtual production одоогор байхгүй байгаа. За та бүхэн бодит байдал болон дэлгэцэн дээр яаж харагдаж байгааг харьцуулсан байдлаар энэ хөдөлгөөс харж байна. Дараагийн virtual студ. Арай өөр хэлбэртэй дург. За бүр дүнгийн тарагдж байна. Дэлгэцэн дээр юм байна. Тэгээ ингэнгүүт.
За дараагийн дэлгэц бол өмнөх дэлгэцнээс ялгаатай байгаа. Энэ бол доороо шалтай лед байгаа. Шалан ледтэй гэсэн үг. Ледэн дээр нь би зогсоо гараа явж байна. Тэгээд тэр нэг миний пүүз гутал жоохон далдраад байгаа хэсэг шүү дээ. Тэрнээс жоохон цаашаа хоошоо алах хэрэгтэй байсан. Би жоохон урагшаа алхаад тэр нь gradient болоод харагдаад байгаа. За камер ойртож ирж байна. Тэгээ хамтлагуудын тоглолт монголыг бол одоо тэгээд ийм хуусан мустай дэлхийн хаанч үгүй ингээл бичиж гэнэ шүү дээ. Virtual production дээр virtual stage ашиглаад. За энэ доогуур нь шал нь ямар байна тэр гэж бас харж байгаа маа бүгдийг. Гариг ирэх сансрын стейж болоход ийм болгочих байна. Камер нэмэлтээр илүү тойрж байгаа ч гэсэн тайзнаас илүү гарч байгаа хэсгүүд нь 3D-гээр дүрсэн дээр бас харагдаж байгаа. Энэ зургтан дээр бол харагдаж байна. Дүрсэн дээрээс харагдаж байгаа энэ зургтан дээр харагдаж байна. За би энэ одоо алхаад явж байна. Гэхдээ тийм маш цэвэрхэн бууж байна. Ер нь бол дүрс. Ер нь хятадын томоохон павильонууд бол асар том юм паркын байгууламж өрөөд юм. Ганц нэг студи гэж юусоо байхгүй. Артаал нь гэсэн чи бүр ийм том. Амар их төхөөрөмж. Тос нь ингээ амар их араам зангидж хит юм бэ нүү. Энэ тэгээд virtual production дээр очиж үзлээ. Гол нь юу юм бэ? Бүр том юм парк төгсөлбөр байдлаараа хөгжүүлсэн. Хотоос нэлээд зайтай гайд юм байна. Хотоос тусдаа. Тийм учраас яг хажууд ингээд бүхэл бүтэн зочд буудал гэдэг. Тэр зочд буудал нь яадаг вэ гэхээр зөвхөн тэр кино минутаа холбоотой хүмүүс нь ч юм уу тийм хүмүүс нэрж бодолтой байрлал, найруулагч, жүжигч гэдэг ч юм уу тийм хүмүүс тэн дээр байрлаад тэгээд студи руу ордог. Сая миний очисон Star Park-т бол одоо ингээд нэгэн зэрэг 7-8 тийм том асар том павильон байсан. Тэгээд тэр павильон дотор зэрэг маш том одоо хитэн CCTV-ийн тэр телевизийн нэвтрүүлгүүд хүртэл бичигдчихлээ. Тэрийг бол яг уцаарч хориотой. Тийм учраас зүгээр нүдэрээ хараад өнгөрсөн. Тэр нэвтрүүлгийн тэр үнэхээр чанарын өндөр түвшинд маш лаг гүйцэтгэлтэй асар том багууд идэв. Би зүгээр тайлт хувцсны өрөөг нь орж харахад л үгүй. Асар том байгууламж байна. Зөвхөн хувцсан зэрэгсэн те төрөл үрээрээ. Үнэхээр том энэ том зах зээл, том хүн амтай газар шал өөр хэд юм бэ нөө юм. Дараагийн virtual studio дээр ирсэн байна. За энэ бол одоо ингээд сарны тухай кино гинэ. Сарны тухай кино дөнгөж хийгдэж дуусаад одоо энэ тайзууд нь дөнгөж сая дуусч байгаа хөлбөр дээр орж ирсэн байна. Сарны гадар дээр байгаа тухай тийм киноны зураг авалт хийсэн байна. Наад одоо павильонууд наа гэж энэ сансрын үлгийн дотортлог ингэж павильон болон модоор хийсэн байгаа маа. Одоо мод мөртлөө харахад яг төмөр хаалх юм шиг ингэж хийсэн байна. Тайз жижиг хэрэг заслыг бол маш гоёор хийсэн байна. Энд ханууд нь харагдаж байна.
За одоо бидний харж байгаа энэ дэлгэц болохоор өндөр нь 5 м, урт нь 20 м-тэй ийм лээд байна. Түрүүний өмнөх харснаас бол арай бага хэмжээтэй гэсэн үг. За энэ артл нь ледний артл бол одоо ингээд дандаа яг тухайн ямар хэмжээнд засгаасаа хамаарч дандаа энэ төмөр араам хугацагддаг юм байна. Зориулт юм аах тэндээ тааруулж хийдэг юм байна. Тэгээд энэ бэкграундаа солиод одоо өөр олон үзэгдлийг бичгэнэ шүү дээ. За ингээд та ер нь ингээд анзаараад харах юм бол энэ дээвэр дээр нь битүү энэ цагаан цэгүүд энэ одоо дараа нь камера трак хийхэд хэрэг болж байгаа. Програм дээр Unreal Engine гэх програм дээр камера трак хийхэд ингэж оруулдаг юм байна. Эсвэл тэгээд энэ дээдлэлт нь ийм дөрвөлжин таа зэн гэрлэг гэж байгаа нь бол 3.5 гэсэн 3.5 хэмжээтэй таа зэн байгалийн гэрэл ч юм уу тэрийг дээрээс нь өгч байгаа. Сонсож барилга байна. За энэ лидний энэ хоорондын цэг нь 2.6 м-тэй юм байна. Тэр нь юу гэхээр ледтэй гэсэн дотроо аягүй жижиг ледүүд байгаа шүү дээ. Тэрний хоорондын цэгийн хятарчил нь аягүй чухал байдаг. Тэгээд энэ нь болохоор яг одоо бидний харж байгаа арын лед бол 2.6 гэсэн хятарчилтай юм. Оо вау. За манай жочд буудлын маань тэнд харагдаж байна. Яг энэ жочд буудлыг тойроод энэ нэг хэсэг нь бүс байгаа юм байна. Энэ хэсэгт нь бол одоо явж байгаа яг энэ хэсэг бол жолоочгүй машин явдаг бүс гинэ. Одоо хэд одоо зогсоол нь байгаа. Тэр зогсоол дээр очиод QR кодыг скан хийгээд уншуулах юм бол ямар ч жолоочгүй машин ирж аваад тэгээд хөрвж өгнө. Яг тэрийг туршиж байгаа юм бүсд нь явж байгаа юм байна. Тэрийг чадвал заавгаар бол амжиж туршиж үзнэ. Энэ нэг тусгай юу гэдэг тийм эдийн засаг технологи хөгжүүлэлтийн тусгай бүс гэдэг нэг хэсэг нь зоон байгаа. Яг тэр хэсэгт нь явж байна. Тэр хэсэгт нь бас жишруудлага болсон байна. За нөгөө яриад идэг юм. Жолоочгүй машин маань энэ байна. Хаас яг цахилгаан машин. Ер нь хятадд одоо энэ бензин түш хэрглэж байгаа машин бараг харагдах байсан. Бараг харагдаагүй шүү. Ингээд цэнгэлждэг машин. За энэ машиныхын зогсоолууд ингээд юунуудтай цэнэглэх цахилгаан цэнэглэх. Хаас айгуул цахилгаан машинтай болж тээ хятад нэрээ. Миний сууж явж байгаа машин Volkswagen загварын юм машин байна. Одоо ингээд цэнэглээд төр зурж байгаа цахилгаан хэрэгтэй болоод цэнэглэж байна. За энэ одоо дэлхийн номер 1 лед үйлдвэрлэх компани жижиг шоурумор норсон байна. Том шоурум бүр лаг гэж байгаа юм жижигэн шүү дээ. Та нарын энэ одоо эдний үйлдвэрлэж байгаа миний зочид компани үйлдвэрлэж байгаа лед хэлсэн
тэгээд яг зурагчиг маш ойроос харах юм бол ямар ч тийм нэг нэгтршил мэддэхгүй бүр амар нарийн хийцэн нэрэ. Лейдрунг ойр тахаар юм цэгэн зураг санагдаад чинь энэ бол тийм байхгүй. Яг зурагчиг бүр амар сайн нэгтршилтэйгээр ингэж хийсэн байна. Лейднүүдийн simple байна. Маш нэгтршилтэйгээр хийсэн байна. Яхан сүүлийн лейднүүд чи ямар лаг болоо вэ? Одоо лейдэн дээр ингээд очиж бичлэг хийхэд ингээд артлаа яг энэ хүмүүс зогсохын резолюшн харагдаад ингээд юм захлаад байдсан шүү дээ. Одоо энэ дээр ингээд би бичлэг хийж байгаад ямар тийм захалсан юм юу ч байхгүй. Сайн резолюшнтэй. Сүүлийн лейдүүд бүр амар лаг болж байна. Одоо энэ захаар нь имжээрээс нь ингээд нэг сонин харагдаад байдсан шүү дээ. Тийм бүр огт байхгүй. Одоо ямар ч тийм нэгтршил нь үнэхээр сайн лейдүүд гарч ичээ. Одоо энэ яг зурагчиг байхгүй лейдер амтлаа. Ямар мундаг хийсэн бэ сүүлийн технологи. Энэ уян хатан юм лейд байна. Ингээд дугуй хэлбэрээр хийсэн. Хаашаач орж болохоор энэ тойр хэлбэрийн лейд байна. Soft led гэж байна. Уян хатан лейд. I see. Энэ болохоор virtual assistant ингээд шууд 2 метрийн зайд зогсоод ингээд энэтэй харилцаад хятад болон англиэр ярилцж болд юм байна. Ингээд өөдөөс нь асуултанд хариулдаг таньдаг ийм онлайн туслах бий болжээ. За энэ одоо ингээд smart city-г нэг бүтэн хянах самбарыг хийсэн байна. Энэ дээр одоо автомашины төвчрэл, камер, маамер бүх юма хийж болдог гинэ. Smart city hot гэдэг хотын бүх юм нэг дор шингээсэн юм дашборд хянах гэх юм уу ийм хийсэн байна. Нэг одоо гоё юм байна уу? Хаан төвчрлээ ямар гарч байна? Дээр нөгөө нэг хонгил шүү дээ. Уулын хонглоор нь одоо чинь гаржуулт хэр байна гэдэг зөвхөн машин төвчрээс гадна айгүй олон юм хяндаг юм байна. Бидний энэ бордыг миний зөвшөөрч байгаа компани таг хийжээ. За одоо энд ингээд ийм юу гоё камер энэ орчныг хянах камер. За тэгээд нөө замаа хяндаг камер нь тэгээд ингээд дэлгэцтэй тэгээд дээр нь гэрэлтэй. Энэ одоо ингээд нийтдээ энэ 4 шиг юм байна шүү дээ. 2 өөр төрлийн камертэй дэлгэц дээдлийнх нь гэрэл. Энэ бүгдийг нь одоо энэ компани хийдэг юм байна. Тэгээд энэ нь одоо айлтын годомжинд ашиглаж байгаа. Тэгээд арийн гэрлэн төхөө ус гэдэг. Эдгээр бүгд нийлээд мэдээлэлээ татаж аваад одоо түрүүний харсан smart city гэдэг энэ дэлгэц рүүгээ бүх мэдээлэлд дамжуулдаг. Энэ цогцоор нь хотын шийдлийг хийдэг юм байна. Ганцхан дэлгэц биш тийм хянах камер, мэдээлэл цогцоолох бүх датаг нь бүгдийг хийдэг юм супер компани байна. Энэ дээдлийн гэрлийг хүртэл хийдэг гэж байгаа. Гэрэлтүүлэг камераас нь. За одоо кино үзэхэрсэн дандаа нөө прожектор тусгадаг шүү дээ. Одоо хятад юу болж байгаа гэхээр прожектор биш ийм LED дэлгэцээр ингээд киноны театрын дэлгэцийг сольж эхэлж байгаа юм байна. Хэдэн жилийн дараа кино театрууд бүгд одоо прожектор биш юм LED тусгалтай болж эхлэх юм байна. Тэрний нэг жишээ нь одоо яг энэ кино театр зориулсан LED дэлгэцийн юм байна. Энийг үзүүлж байна. Тэгээд энэ кино театрт кино үзэх чанар нь улам сайжирнаа л гэсэн прожектор биш. Илүү гоё болж байгаа юм. Хятад алидын энэ солигдох процесс нь эхэлсэн юм байна. LED дэлгэцүүдийг кино театруудаар солиод эхэлж байна. Яг ийм дэлгэцээр л одоо кино үзэх юм биш том театрт. За 3D дэлгэц гэнтэй. Яг энд зориулж одоо энэ артлын 3D-г тусад нь ингээд эдит хийд юм байна л да. Тэгээ ингээд харахад яг 3D харагдана. Одоогор юм 3D дэлгэц тавьсан одоо газар Монголд нэг харагдахгүй байгаа. Эдгээр бол энэ 3D дэлгэцээр бол гарчсан юм байна. Янз ийдэг. Йоо, тэгтээ хятад нэр лааж байна. Одоо энэ LED дэлгэц хэд яг зурагч харагдаад байгаа байхгүй. Ямар ч тийм нэгтршил нь маш гүн нэгтршилтэй. Ямар ч тийм бар зайлт бүрцэлтэй байхгүй. Нэр айгуу сайн хийж байна. За эдний компани захирлан энэ хятадын хэрэглэгчтэй гараар зогсож байгаа нөхөр байна.
За энд намайг ингээд гоё үндэсний цайгаар дайлж байна энэ компанийн. За ингээд өнөөдрийн ажил амжилттай. Баахал нааш чаашаа явлаа. Тэг өнөөдөр манай морин жолооч маш их тусаллаа. Тэгээд нөгөө авчирсан говийн ноолуурын бүтээгдэхүүнүүд өгсөн чинь хариудан тэгээ бас баах нөгөө дөрвөл юм бэлэг өгч байгаа юм. За, баахал гадуур явлаа. Xiaomi-гоос нэг их цаглаан электрон барааны төхөөрөмж юм авлаа. Ер нь бол нэлээ ядарч амраа да. За, хамтлагч Дундад улсын төвшмэн бэлэг өгсөн. Юу өгсөн сонирхээ. Энэ одоо жижигхэн луу юм уу бог юм. Colorwide гэсэн чигтэй. Эдний компанийн лого могод хамааралтай одоо icon бэлэгдэл болсон тоглоом юм шиг байна. За гэрэл ширээний гэрэл Magnet Design Treasure. Юу тийм юм. Өөр дээрээ батарейтай. Ширээний гэрэл заавал нэг юунд холбоотой тахгүй. Тогонд залгуунд холбохгүйгээр өөр дээрээ гэрэлтэй мангар олон цаг ластсан шүү. Эдгээр нэг юм LED дэлгэцэдэг юм гэрэл хийхээр дагнасан хятадын баг хийч бодлуудын дотоодын засалч юм лээ. Гэрлийг хийдэг ийм өөрсдөө хийсэн гэрлийг өгсөн байна. Энэ бас өөрсдийнх нь юм LED тойл байх шүү байна. Тойл мөртлөө давхар өөр хасдаг батарейтай. USB-гээр зингэлдэг. Нэг юм тойл иймэрхүү өгсөн байна. Би ч бас өөрөө Xiaomi-гийн альбиосны дэлгүүр ороод Монгол зарагчлалт гэлтэй энэ альбиосны дэлгүүр дээр эндээс таарахаар навцсан нэг булчин судлаач гээд нөө жимд яваад булчин чангарч чад булчин судлах хэрэгтэй гэж бодод энэ авсан юм аа. Очоод ирэглэн дээ. За тийм. Хамраа. За одоо ингээд харид бас нэлээд хэдэн хоног энэ урд өнгөрчлөө. Онгоцны хөдөл явах гээд метрон цуцсан байна. За тэгээд энэ цүнхэндээ нөгөө нэг өгсөн бэлгнийх нь чихмэл тоглоомыг зүүгээ явж байна. Хүмүүс одоо чихмэл тоглоом зүүдэг ах гэж бодох үедээ. Үнэндээ бол өгсөн бэлгийн цүнхэнд багтааг учраас зүүсэн юм аа. За энэ бодол эндээс хөдөлсөн, энд дамжсан, энд дахиад дамжлаа, энд дамжлаа ингээд Capital онгоцны хөдлийн терминал 3 руу ирлээ. Нутаг үтсэн байгаа. Одоо наадам дууссан байгаа. Очоод Монголд их сайхан зам төвчрлгөө хот сэлүүхэн гоё явах та. Тороогоо л харагдаж байна да. За ингээд манай Улаанбаатарын нислэгийг харагдаж байна. Тэгтээ нислэг хойшлогцсон. Айхтар бороо ороод ирсэн. Нилээдэн цаг саацсан шүү. За тэгээд эцэст нэг юм онгоц хөөрөөд нисээд шүтэн өндөд газардж байна. Бороогүй сайхан байна. За энэ удаагийн миний блогтой хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараа тэгээд блог хөшөө олно хийнэ.